Аха. Тэгэхээр та бүхний харж байгаачлан би өнөөдөр маш их ядарсан учраас өнөөдөр арай ийм горизонталаар өнгөрөөж байна. Коко дээр арай жоо горизонтал байсан. Коко хараа. Би битэр одоо унтчих. Өнөөдөр хэд дэх өдөр вүлээ? Мартчихжээ. 21 лөө 22 дэх өдөр. Энэ хийж байгаа сурал бичлэг маань одоо бараг дуусах төгсчл ааш юм. Тэгээд нэг л өдөр дуусандаа дуусгал. Тэгээд энэ бүхний эцэст би яг юутай болж үлдэх вэ гэхээр юутай болж үлдэх вэ гэхээр 30 өдрийн тэнийг юм ярьсан бичлэг. Гэхдээ яг энэ бүгдийг энэ бичлэгийг ингээд өдөр болгон хийгээд байхаар үнэхээр сэтгэл хангаж яг ярихыг хүссэн бүх юмаа ярьж ганцаар талаас чөлөөлөгдөж ер нь маш их эерэг өөрчлөлтүүд авчиж байгаа надад. Тийм учраас би энэ бичлэгийг хийж эхэлсэндээ үнэхээр их баяртай. Тэгээд үүнээс гадна илүү их өөрийнхөө байж, илүү их өөртөөгөө нүүр тулж ингээд би бусдад худлаа хэлэхгүй юм шүү гэж хүсдэг байхгүй юу? Яг хөө жижиг сажиг худлаа бол нэг хэрэг. Яг ямар худал вэ гэхээр би өөрийгөө ийм хүн гэдгийг бусдад худлаа хэлэх вэ гэхээс ер нь бол өөрөөсөө айдаг. Тэгэхээр яг үннээр л байхыг маш их хүсдэг учраас яг энд минь айгүй нэмэр болж байгаа. Би илүүтэйгээр өөртөөгөө нүүр тулж өөрийгөө бодож би чи ямар хүн мэлээ гэдэгтэйгээ айгүй их тийм нүүр тулсан өдрүүд болж байгаа гэх юм уу? Яг энэ бичлэгүүдийг ачаар. Тийм болохоор гэж хэлсэндээ үнэхээр баяртай. Өнөөдрийн хувьд бол өнөөдөр бас л нэг ажил дээр бол үнэхээр ачаалттай өдөр байсан. Ажил дээрээ бол ямар ч гэсэн нэг байгууллагын тайлан гараасаа гаргацсан. Үнэхээр их баяртай. Баг 150-аад хүн 140 хүнтэй байхгүй тэр байгууллага маань 140 хүнтэй байхгүй. Тэгээд тийм байгууллагын тайлан гаргасан. Тэгээд хамгийн том сан манай эмнэлэг манай ажил дээр монитор зарсан байхгүй юу? Амар гоё. Үнэхээр гоё. Тэгээд 3-7 хоног бол үргэлжлэн 7 хоногтны бэлэг өгнө. Тэгээд би нэг хичээг суулсан. Ихч гэж хэлсэн. Би ерөөсөө таньдаггүй хүн. Тэгээд ад болоход хүүхэд нь хөрхийн эмнэлэгт твтсэн байгаа гэтгсэн. Тэгээд хүүхдээ сахиад ашгүй манай эмнэлэг дээр хэвдэж байгаа. Эмнэлэг дээр өөрийнхөө эмнэлэг дээр. Тэгээд тэнгуут нь би хүүхдээ гэдэг мэдчихэж байгаа штэ. Тэгээ хүүхдээ чи ямар бэлэг хөө гэж бодож байгаа. Яг надад бол үнэхээр таалагдсан миний авсан бэлэг заяа. Тэр ихчэд эсвэл хүүхдэнд таалагдах хэсгийг бол би мэдгүй байна. Гэтэ бүр нэг шамдэ шип биш дээ. Нэ шамдэ шип дээр гардаг нэг мангар бүдүүн ханид дээ штэ. Яг тэр ханины чимлэг авч өгсөн би. Яг хэмжээгээрээ бол миний толгой шиг арай жоохон том. Иймэрхүү. Тэгээ яг юм бүрэн би яг тэр ханины дүрстэй чимэлзээ бүр амар хөр би бүр ингээд хараад ингээд бүр ингээд өөртөө авч үлдэмээр санагдсан. Тэгээ яалчгүй миний нэг бас сул тал гэх юм уу давуу тал гэх юм уу нэг юм байдаг. Би хүн баярлуулах амар дуртай. Тийм учраас намайг ингээ хин нэгэн хүнд ингээ өөрөөсөө бэлэг гаргаад ингээ өөрөөсөө ер нь гаргаад бэлэг авч өгөөрэй мөгөөрэй гэх юм бол би ингээ байдгаа зарцуулчихдаг за. Тэр яг ингээ надаа үнэхээр том сул тал болдог. Нэш. Гэтэ бас давуу талч байж магадгүй. Яагаад гэвэл би тухайн хүнийгээ маш их баярлалаа гэж хүсдэг. Тэр хүн маань тэгээд зөндөө их баярлж байвал би буцаад өөрөө яг тэрэндээ айгу аз жаргалтай болоод айгу
Баяртай олцдог болохоор коко байж. Коко бэл. Коко. Энэ мэн. Бити. Ямар оролдоотой. Мэдүү. Тийм болохоор би ингээд хүнд бэлэг авч өгөх. Үнэхээр их дуртай. А нөгөө талаасаа бэлэг авахар байдгаа марцдаг болохоор би бас хүнд бэлэг авч өгөх дурггүй заа. Тэг ажил дээр бол хамгийн том сонин яг тэр байгаа. Миний гараас ямарч гэсэн юм гараад байгаа. Тэгээд монитор зарласан. Маш их ядарч байгаа. Тэгээд тийм болохоор өнөөдөр юм горизонталаар өнгөрөөж байгаа. Коко дүн сая ингээд оролдоод ахын миний педик коко чанаргүй бичлэг хийж ажиж байгаа. Дээрээс нь энийг юм ингээ бүр улам ингээд хамаг юм хөдөлгөөд ингээ завааруулаад ах юм. Оо чи сая намайг хацсан уу? Нэг хөргөмтэй ууралч нохоо сүлээ шаргуулж байгаа нь нохоо баяртай байгаа хэлдэг бол муур ингээ сүлээ хөдлөж байгаа нь хүн ингээ нөгөө сандрахаараа хөлөө ингэдэж штэ. Яг тэрийг илтгэдэг гэсэн. Тэр манай коко ууртай. Чи бити миний юмыг оролдоотой за. Ядаж на үсэндээ би нэрээ коко гарч ирэн чи. Коко манад ирснээс хойш миний үсний үзүүрүүд амар салаасан за. Учрыг нь одоо таяад харж ийн нараа. Тэгээ одоо ингээл тоглож идэв. Гэтэ арай ингэж өнгөрүүлэх үнэхээр гоё юм. Бүр үнэхээр гоё юм. Бүр яг жилийн өмнөх ч юм уу 2 жилийн өмнөх анаахтаас үүрээ яг намайг яг одоо ингээд мууртайгаа хамт горизонтал байрлал байгаад тэгээд YouTube дээрээ бичлэг хийгээд тэгээд тэрийг ингээ паслах гэж байж гэнэ гэвэл итгэхгүй хаа. Тэгээд сүүлийн үед би нэг юм мэдрэлийн ядаргаанд орох гэдэг юм шиг мэдрэмж төрөд байгаа. Энэ нь юутай холбоотой байж магадгүй гэхээр би яг нөгөө ээлжийн амралтаараа олигтой амраагүй ажил хийсэн байхгүй юу? Тэгээд тэр бүр яг юм сэтгэлийн шаналл болсон ажил байсан. Тэгээд энээсээ болоод олигтой амраагүй байсараагаад буцаад нөгөө яг юм компьютер байнга ширтдэг. Амар их ер нь бол их стресстэй шаардлагагүй л дээ. Гэтэ жоохон стресстэй ажил дээр эргээд ирсэн. Тэгээд одоо нэг 3 сар хийж байгаа штэ. Ер нь бол жоохон туйлдаж эхэлж байна. Тэгээд ятраадаас учраас би дахиад энэ номыг уншиж эхэлсэн. Тэгээд бас нэг философи юм нэгэд дэлгүүрээд нь штэ. Тэдний подкаст эдэн штэ. Тэр подкаст дээр энэ номны талаар бүр гоё дэлгэрэнгүй ярьсан байлээ. Тийм болохоор би яг энэний талаар бүр ингээм амар нуршаад явах уу? Та хэд тэрийг үзчих юм бол баг яанда уу. Яг ерөнхий юм ойлгоч өндөө. Коко энийг коко. Чи наач бишээ. Зү. Яа. Анх удаа коко надад холдох үед нь юу ачи баярлж байна. За. Би одоо та хэдэд жишээ нэг хэсгээс нь уншиж үзүүлье. За. Эднийх нэрээ Такта Павли шиг илүү Монсо. Тактагийн ах юм биш. Мартчих. За. Меланхоли өвчин бол нарциссист шинжээр дамжин өөрийн нэг хэсэг болсон өрөөлтөд тогтоосон сүтгэгч харилцаа гэж Фройд ойлгож байв. Энэ үйл явцад өрөөлтөд үүссэн үндсэн зөрчлүүд дотоод шинжтэй болж өөртөө төрмгийн хандхуй ба эгоны дороотол руу хөтөлдөг өөрөө өөртөөгөө тогтоосон зөрчилт харилцаа руу хувирдаг. Гэтэ нэг орчин үеийн амжилтын субъектийн сэтгэл готрол нь эдүгээ үгүй болсон өрөөлтөд тогтоосон зөрчилтэй харилцааны үр дагавар биш юм. Энэ ялгаатай хэмжээс оршдоггүй. Сүтгэгч шин чанартай хэц догдолж туйлдаж ядарсан өөрөөсөө хамаархан илүүдлээс сэтгэл готрол үүддэг ба ихэнх тохиолдолд тамир барагдахад дээд зэгтээд болдог. Ядарч туйлдаж сэтгэл нь готарсан амжилтын субъект өөрийгөө няц давдаг. Тэр өөрийгөө ядрааж туйлдуулдаг. Тэр өөртөөгөө дайтдаг. Гадаад ертөнц рүү алхан орох, өөрөөсөө ангид орших, өрөөлөөс
дэлхийн ертөнцөөс хамаарлаа бүрэн гэж өөрийгөө цоошилж орхидог. Хачирхалтай нь үр дүнд нь хүн дотооддоо хосордог. Өөртөө хийсэн ширүүн тэмцлийн эцэст тэр өөрөө сүлдэн дараатдаг. За одоо би дахиад нэг өөр хэсэг уншиж үзүүлье ш та. За, ядралын нийгэм. Идэвхтэй нийгэм, амжилтын нийгэм, ажмаар сэргээшийн нийгэм болон хувирч байна. Энэ хооронд тархины сэргээш гэсэн сөрөг утгатай үг нейрон нэмэгдүүлэгч гэсэн үгээр орлогдох болжээ. Сэргээш хичээл зүтгэл гаргалгүйгээр амжилтанд хүрэх боломж олгодог. Эдүгээ эрдэмтэд хүртэл ийм төрлийн бодисын хэрэглийг дэмжих болжээ. Мис засалж нейрон нэмэгдүүлэгч хэрэглэснээр илүү сайн төвлөрч алдаа баг гаргаж илүү олон хүний ам аврах боломжтой. Тэр байтугай нейрон нэмэгдүүлэгчийн энгийн хэрэглээж хүлээн зөвшөөрөгдөх болов. Хүн шударга байх ёстой. Хэрвээ спорт сэргээшийг зөвшөөрвөл эм үйлдвэрлэлийн салбарт аимшиг дуралдаа үүснэ. Гэвч энгийн нэг хориг хүмүүн хийгээд түүний бие махбодыг машин болон хувирхаас сэргийлж чадахгүй. Хүний нөөц болцоог элдв садгүйгээр дээд түвшинд хүрэх. Сэргээш бол энэ үйл явцын ердөө нэг үр дагавар юм. Тийм ч учраас амьд байх гэж ярвигтай үзэгдэл нь өөрөө амьд тулсан үүрэг маш хэцүү чадвар болтлоо жижигэрдэг. Амжилтын болоод идэвхт нийгэм ядрал ба туйлдлыг тасралтгүй үйлдвэрлэж байдаг сул талтай. Үгүйсгэлээр дутмаг харин хит их эерэг байдалд ноёлсон хорвоо ертөнцийн шин чанар нь ядрал ба туйлдал юм. Ядрал ба туйлдал бол өрөөлийн үгүйсгэлийг шаардаж байдаг дархлааны хариу үйлдэл биш. Харин уг сэтгэл зүйн төлөв хит их эерэг байдлаас үүддэг. Хит их гүйцэтгэл нэмэгдүүлэгч сэтгэл зүйн өвчил хүргэдэг. Амжилтын нийгэм дэх ядрал нь ганцаардуулах, тусгаарлах нөлөөтэй ганцаардлын ядрал юм. Петр Хандке ядралын тухай эсседээ үүнийг хуваагч ядрал хэмээн нэрлэсэн байдаг. Аль хэдийн хоёр хүн нэгнээсээ ямар нэгэн эсэргүүцэлгүйгээр алсрах болжээ. Бидний биш, миний ядрал, минийх энэ, чинийх тэр. Энэхүү хуваагч ядрал хүнийг хэлгүй бас харлган болгодог. Тусгаарлагдсан би хар хорон зайг бүрэнд өргөдөг. Хизээж хаанч чамаас болоод би ядарчээ гэж түүнд хэлэхгүй байсан. Ядрах. Хэрэв бид энэ үгийг нэгэн зэрэг хашгирвал бид хувийнхаа тамаас гарч магадгүй. Ядрах гэх энэ энгийн үгийг би хизээж амнаас авнахгүй. Энэ ядрал бидний хэлгүй болгож сүнсийг мань хүнөөсөн. Ийм төрлийн ядрал хүчирхийлэх шинжтэй. Учир нь тэр нийтийн хамтын ойр тойрны бүхнийг тэр байтугай хэл яриаг шусгадаг. Үг дуугаас хуу хэмээн шийтгэх энэхүү ядрал бидний хүчирхийлэл рүү хөтөлсөн. Өрөөлийг гажаасан үзхүйгээр маань дамжин энэ хүчирхийлэл үйлдэгдсэн ч аж мэднэ. Ядрал туйлдал тэгээ өөртөөгөө дайсагнаж өөрийгөө илүү их ингээд хит их тэмүүлүүлэх гэж хичээх тусам бид ингээд өөрийгөө хоосруулж эхэлнэ. Тэгээд энэ хоосрол эцэстээ биднийг оюуны болон сэтгэл зүйн туйлдалд хүргэнэ. Сэтгэл зүйн туйлдал биднийг маш их ядраана. Энэ ядрал ганцаардлаар илэрдэг. Тэгэнгүүт яг үндэ гутарж байгаа хүн ганцаардаж болохгүй шүү дээ. Хамгийн гол нь гутарж байгаа хүн ганцаардаж болохгүй ч гэсэн ганцаардахгүй байх гэж хичээх нь өөрөө асрах ядармаар зүйл гэх юм уу? Хинтэж битээр гэдэг төрлийн ядрал. Ингээд үг амнаас гарах үед өөрийг ирэхгүй зуурж эхэлдэг ядрал. Тэгээд магадгүй би жоохон ингэж ядарч аж магадгүй гэж жоохон айж байна. Эсвэл зүгээр л жоохон ядарч байгаа гэж магадгүй. Гэхдээ ямар ч гэсэн ингээ ярьж чадж байна гэдэг чинь өөрөө асар том ингээд аврал гэх юм уу? Би ярьж чадж байна. Орой та нарт хамгийн гол нь та нарт ярьж чадж байна. Найз залуудаа ярьж чадж байна. Тийм учраас арайч ийм туйлдлын зэрэгтэй хүрчээгүй, ийм ачуурлын зэрэгтэй хүрчээгүй.
байгаа юм юм да. Ер нь бол энэ ном яг энэ цаг үеийн яг юм туйлдсан тэгээд ийм энтерпренерийн цаг үеийн тэгээд ийм нэг хурдтай цаг үеийн дасан зохицох боломжгүй цаг үеийн улмал хэцүү юм brain rot болж байгаа цаг үеийн яг хамгийн том тайлбар чадж байгаа номнуудын нэг юм шиг санагддаг. Гэтэ би яг энэ бичлэгэн дээр яг ингэж ярьж марж байгаа нь нэг хүн намайг хаяач гэсэн хэрэгтэй хүнд хэрэг болох юм ярих хэрэгтэй гэж хэлснэг биш шүү за. Би зүгээр л яг энэ номны талаар өнөөдөр маш их бодсон учраас одоо ярьж байгаа юм шүү. Какасай надаас очсон. Тэгээ хүний мөн чанарын талаар зөндөө олон ном байдаг. Гэтэ хүний мөн чанарын талаар номнууд яг тухайн цаг үеийн хүний мөн чанарын талаар номнууд байдаг. Нийгмийн талаар номнууд яг тухайн нийгмийн талаар номнууд байдаг. Тийм учраас нийгэм хөвсөн өөрчлөгддөггүй гэвэл яг өөрчлөгддөг байж магадгүй. Энэ номн дээр гарч байгаа шигээр өөрчлөгддөг байж магадгүй. Үгүйсгэлийнхээс эргийн нийгэм рүү ч юм уу тий. Хүн хөвсөн өөрчлөгддөггүй. Хүнийг бол би мэдгүй байна. Гэтэ нийгэм хөвсөн өөрчлөгдөж байгааг дагаад хүн хөвсөн өөрчлөгддөг ч байж магадгүй. Тэгэхээр одоогоор яг ингээд өөрчлөгдсөн байгаа Достоевскийн үеийнхээс Достоевский бол тухайн цаг үеийн амар сайн харж мэдэрч бичсэн хүн байгаа шүү дээ. Гэтэ тэр цаг үеэс одоо ингээд бид өөрчлөгдсөн гэж үзэх юм бол бидний нийгэм өөр болсон гэж үзэх юм бол яг тэр өөр болчиход байгаа нийгмийг яг ингээд талхахыг хүсэх юм бол яг энэ ном хамгийн зүгээр санагдсан. Тэгээд хамгийн сонирхолтой нь сүүлийн үед ингээд нэлийн хэвлэгдээд удаж байгаа ном шүү дээ. Яагаад ч юм сүүлийн үед гинт алдартай болсон за. Та хэд харах юм бол ингээд гадаад ийм номын групп те Goodreads ийм юм дээр burnout syndrome гэдэг энэ ном бүр ингээд яг сүүлийн үед хүн болгон шахуу бараг санд болгож байгаа. Монголд ч гэсэн ингээд сүүлийн үед хүмүүс аюул санд болгож эхэлж байгаа. Тэгээд яалчгүй нийгэм нь өөрөө биднийг энэ лүү тэмүүлүүлж байна. Нийгэмд өөрөө яг энэ зүйл хэрэгтэй байгаа нь мэдгэж байгаа байхгүй юу? Тэгэхээр та бүгдээрээ яг одоо нийгэмд юу хэрэгтэй байгааг энэ намнаас олж харцгаая. Яг амар реклам шиг болчихлоо тий. Тэгээ өнөөдөр нэг иймэрхүү сантай байлаа. Бас л нэг чалчдаг бичлэг. Гэтэ энэ бичлэгийн онцлог нь юу байсан бэ гэвэл би гоё горизонтал өнжлөө. Баярлалаа.